За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр бөөрийн хорт хавдар гэдэг сэдвээр ярилцъя. За өөрөөр хэлбэл бөөрийн хорт хавдар юунаас болж үүсдэг, ямар хүмүүс ихэвчлэн энэ хавдраар өвчлөдөг, бөөрийн хорт хавдар тусах хүнд ямар шинж тэмдэг илэрдэг, за бид нар хэрхэн онцлож, хэрхэн эмчилдэг вэ гэдэг талаар маш товчхон мэдэж авцгаая. За тэгэхээр бөөр гэдэг эрхтэн маань бидний биед байдаг хос эрхтэн. Хос эрхтэн гэдэг маань бидний биед хоёр ширхэг байдаг эрхтэн гэсэн үг. За тэгэхээр бөөр маань бид нарын биеийн бодисын солилцооноос үүссэн хортой бүтээгдэхүүнийг туснаас шүүгээд шээс болоод гаргаж байдаг ийм эрхтэн. Энэ бөөрийн эсээс үүссэн хорт хавдрыг бид нар бөөрийн хорт хавдар гэж нэрлэдэг. Яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр за сүүлийн үед миний таньдаг мэддэг хүмүүсийн дунд энэ бөөрийн хорт хавдар туслаа гэсэн юм нэлээх сонсогдоод байгаа учраас энэ бөөрийн хорт хавдрын талаар хэдүүлээ тодорхой хэмжээний ойлголттой болох ёстой байх гэдэг үүднээс энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэгэхээр бөөрийн хорт хавдраар ямар хүмүүс ихэвчлэн өвддөг вэ гэхээр эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй хүмүүс ихэвчлэн өвддөг. Тэр тусмаа 40-оос дээш насны эрэгтэй хүмүүс ихэвчлэн өвддөг байсан бол одоо сүүлийн үед 20-той 30-той хүмүүс маань хүртэл бөөрийн хорт хавдраар өвчлөж байгаа. За мөн бөөрийн хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. За эдгээрт юу ордог вэ гэхээр тамхи ордог. За тамхи зөвхөн бөөрийн хорт хавдар гэлтэхгүй түрүү булчирхааны хавдар, давсагны хорт хавдар гэх мэт маш олон төрлийн хавдар үүсч хөгжөхөд тамхи нөлөөлдгөө гэдэг судалгаа байдаг. За үүний дараагаар удамшил. За удамшил гэх хэлчгээр манайхан бөөрийн хорт хавдар 100% удамшдаг хавдар уу гэж асуугаад байдаг. За 100% удамших хавдар гэхээсээ илүү танай гэр бүл удамд хэн нэгэн тийм ээ бөөрийн хавдраар өвдөжсэн түүхтэй байх юм бол мэдээж бусад хүнтэй харьцуулахад танд бөөрийн хорт хавдар үүсэх эрсдэл тодорхой хэмжээгээр байгаа гэсэн үг. За үүний дараагаар таргын хүмүүс, за өөрөөр хэлбэл хэтэрхий жингийн илэрдэлтэй хүмүүс маань бөөрийн хорт хавдраар өвдөх эрсдэлтэй гэж үздэг. За бид нар тохиолддог бөөрийн эсийн хорт хавдар дундаас 85% нь бараг тунгалаг эсийн гаралтай хорт хавдар эзэлж идэг. За энэ хэлбэрийн хавдар маань липид болон гликогеноос бүтсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэлбэрийн хавдар маань липид, гликогены нэгдэл их байдаг. За үүний дараагаар бөөрийн хавдар үүсгэж болох эрсдэл хүчин зүйлд орчны нөлөө. За өөрөөр хэлбэл бидний хэтэрхийх пластик хэрэглээ, гялгаруутны хэрэглээ, дээрэс нь хүмүүсийн ажлын орчин, химийн бодистой харьцдаг үйлдвэр, гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр, бензин, нефт шатдаг химийн үйлдвэр ч юм уу, иймэрхүү үйлдвэрүүдэд олон жил удаан хугацаагаар ажилладаг хүмүүс бас бөөрийн хавдраар өвдөх эрсдэлтэй гэж үздэг байгаа. За мөн үүн дээр нэмээд бөөрийн өөрийнх нь өвчлөл байна. За жишээ нь бөөрийн олон үеийнхад хам шинж, диализд ороод олон жил явж байгаа хүмүүст бөөрийн эсийн хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. За тэгээд миний саяхан хэлсэн эрсдэлт хүчин зүйлүүдээс гадна шалтгаан тодорхойгүй үүсэх нь элбэг байдаг. За тэгэхээр дараагаар нь бөөрийн хорт хавдартай хүнд ямар шинж тэмдэг илэрч болох вэ? За бөөрийн хорт хавдар ихэнх үедээ ямар ч шинж тэмдэг байдаггүй. За бөөрийн хорт хавдар маань өөрөө газар аваад томроод ирсэн тохиолдолд шинж тэмдэг илэрдэг. За энэ шинж тэмдэгт ууц нуруу хажуу хавиргаар өвдөх. За тэгэхээр хүмүүс ингээд нуруу өвдөд байна гэдэг нуруугаа эмчлүүлээд байсан хэрний нурууны өвчин арилахгүй өвдөд байна гэсэн хүмүүс эцдээ бөөрийн хавдартай байсан байна гэх тохиолдлууд нэлээд байдаг. За мөн дээрээс нь шээс цустай гарч болно. За хэтэрхий туранхай хүмүүс байх юм бол ууц нуруу хажуу хавиргаар юм тэмтэрэгдэх, баригдах ийм шинж тэмдгүүд илэрч болдог. За мөн бөөрийн хорт хавдар маань үсэрхийлсэн тохиолдолд тухайн үсэрхийлэл өгсөн эрхтнүүдийн шинж тэмдэг илэрч болно. Одоо жишээ нь бөөрийн хорт хавдар уушгир үсэрхийлсэн тохиолдолд бид нар амьсгаадах ч юм уу, ханиалгах, тархи руу үсэрхийлсэн тохиолдолд гэнт ухаалтаж унах, эсвэл гинэд саажилт өгөх, өтгөн шингэн гарахгүй болох гэх мэт тухайн үсэрхийлэл өгсөн эрхтнүүдийн зүгээс шинж тэмдгүүд илрээд байдаг. За тэгэхээр бөөрийн хавдар дотроо 1-4 үе шаттай байдаг. Өөрөөр хэлбэл манайхан 1-р үе шатыг эхэн үе гэж нэрлээд 4-р үе шатыг эцсийн шат гэж нэрлэдэг. Одоо жишээ нь бөөрийн хорт хавдрын 1-р үеийг дотрон нэгийн A, нэгийн B гэж нэрлэдэг. За нэгийн A гэдэг маань бөөрийн хорт хавдар 4 см-аас доош хэмжээтэй байхыг хэлдэг. А нэгийн B гэдэг нь бөөрийн хорт хавдар 4-өөс 7 см-ийн хооронд байхыг хэлдэг. 2-р шат гэхээр бөөрийн хорт хавдар маань 7 см-аас дээш хэмжээтэй байхыг. За 3-р шат гэдэг нь бөөрийн хавдрын хэмжээ хамаарахгүйгээр орчны үсэрхийлэл өгсөн тохиолдлыг хэлдэг. А 4-р шат гэдэг маань өөрөөр хэлбэл одоо эцсийн шат гэж нэрлэдэг. За энэ шат нь
бөөрийн хорт хавдар маань алсын үсэрхийлэл өгсөн тохиолдлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл тархи руу, уушиг руу, илэг рүү нойр булчирхай хэмэд алсын эргэтэнд үсэрхийлэл өгсөн тохиолдлыг хэлдэг. За тэгэхээр дараагаар нь бөөрийн хорт хавдрын эмчилгээ. Өөрөөр хэлбэл бөөрийн хавдрын үед ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр тухайн хорт хавдар үсэрхийлэл өгсөн байна уугүй юу гэдгээс маш их хамаардаг. За бөөрийн хавдрын үндсэн эмчилгээ мэс заслын эмчилгээ байдаг. Тухайн хавдар үсэрхийлэл өгөөгүй байх юм бол мэс заслын эмчилгээгээр бөөрийг хэсэгчлэн тайрч авах юм уу? Аль эсвэл бөөрийг бүтнээр нь тайрч авах ийм хагалгаа хийгддэг. За хагалгааг роботоор дурангаар нээлттэй гэх мэт аргуудаар хийдэг. За харин тухайн хавдар маань үсэрхийлэл өгчихсэн тохиолдолд аль эрхтэнд үсэрхийлэл өгсөн бэ гэдгээс шалтгаалаад хим эмчилгээ хийгддэг. За тэгээ бай эмчилгээ, даавар эмчилгээ, дархлааны эмчилгээ гэх мэт эмчилгээнүүдийг хийгддэг. За мөн хэсгийн эмчилгээ гэж байдаг. Өөрөөр хэлбэл бөөрийн артерийн эмболизац эмчилгээ хийдэг. Энэ ямар тохиолдолд хийдэг вэ гэхээр тухайн бөөрийн хавдраар өвдсөн өвчтөн хэтэрхий өндөр настай байх, за эсвэл бүтэн унтуулгатай хаалгаанд орох боломжгүй архаг хүч өвчнөд ийм хүмүүст энэ хэсгийн эмчилгээг бас хийдэг. За тэгэхээр эцэст нь бөөрийн хорт хавдрын маань онцлог нь маш удаан явцтай үүсдэг. Өөрөөр хэлбэл бөөрийн хорт хавдар 1 жилд 3-5 мм орчим томордог гэж үздэг. Тэгэхээр бөөрийн хорт хавдрын маань хэмжээ 2 см-аас доошоо байхдаа эдрээд бид нар онцлуулаад эмчлэх юм бол энэ үед эмчилгээ маш сайн авагддаг. Тэгэхээр дунджаар жилд 3-5 мм томордог бөөрийн хавдар байлаа гэж үзэхэд 2 см хүртлээр энэ маань бас нэг 2-3 жил явчих учраас дарал тэгсдэг, тарган, тамхи татдаг 40-50 наснаас дээшээ хүн байх юм бол хамгийн багадаа 2-3 жилд нэг удаа хэвлэлийн эхо шинжилгээ хийлгэж үзэх ёстой гэсэн үг байна. За тэгээд хэвлэлийн эхо шинжилгээ хийлгээд жижигхэн өөрчлөлт байх юм бол компьютер томограф хийлгэхэд л болно. За бид нар бөөрийн хорт хавдрыг ингэж эрт илрүүлж, эрт оншилж ээж бид нар бөөрөө хадгалж одоо бөөртөөгөө үлдэхээс гадна эмчилгээний үр дүн ч гэсэн маш сайн байдаг. Эсвэргээрээ бөөрийн хорт хавдар маань нэлээд газар аваад 3-4 дугаар шат руугаа ороод ирэх юм бол бид нар эмчилгээ төвхтэй болно. Дээрэс нь бид нар тэр хавдартаа бөөрөө тайруулж нэг бөөртөө үлдэхээс өөр аргагүй. За мөн өөр эргэтэнд үсэрхийлчих юм бол эмчилгээний үр дүн байхгүй эцэстээ бид нар яах нь амь насаа алдна гэсэн үг байна. За мөн бөөрийн хорт хавдрын дараагийн нэг онцлог нь ихэнх хорт хавдар маань эмчилгээ хийлгэсний дараа 5 жилийн дотор дахихгүй бол хавдрыг эдгсэн гэж үздэг. Гэхдээ бөөрийн хорт хавдар эмчилгээ хийлгэсний дараа 7 дахь жил дээрээ 8 дахь жил дээрээ ч юм уу дахидаг тохиолдлууд байдаг. За тэр тусмаа бөөрийн хорт хавдар маань том хэмжээтэй маш хоруу шинж чанартай хавдар байсан бол энэ хавдрыг 7-8 жил болсон ч ер нь хянаад явдаг байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.